Оба. За юу яасан хаваас амьдрал хэр байна да. За тэгэхээр одоо бүтэн сар маар нь гарах гад эморж мөрөх шиг л байна хүмүүс. Тэгээ нэг жоохон арх марх уудаг ч юм уу яадаг ч юм аа тий. Баар нь ингээд сууснаа. Өстө тэр л минийхээс тэрхүү энержи ингээд нөө дээр шивэлдэ сүүл дугаасаа ингээд миний ховын онцлогод ер нь дандаа нэг тийм ингээд нэг сайд хүмүүсийн цуглуулгаар л ингээд нэг дөрөөд байна. Гэхдээ амьдрал өдрийн төсөөлөхөд бол жаргалтай шүү дээ тий. За хэдүүлээ энэ удаагийн energy check-ээр юу хийх вэ гэвэл шүү дээ тий. Чиний ингээ уучраа олох гэдэг хүн та хоёр шүү дээ тий. Дундаа юу болоод байгаа нь харин заяа. Хэрэг чиний амьдрал шүү дээ тий. Ингээ нэг бүх юм болдгороо болоод хөрхнөө игээд тий. Хос мосчин ч юм уу, X Max ч юм уу, эсвэл ингээ нэг дөнгөж сонирхож байгаа хүмүүс чинь ямар ч асуудалгүй амьдралхоо ингээ урагшаа явж ивэл энэ бол чам зориулагдаагүй. Бун аппетит. За тэгэхээр 1 минут. Хоноор нас эхэлнэ. Хэрвээ шүү дээ чамд хувийн онцлог хэрэгтэй бол яг сайхан нүрээ тулж ингээ видео кол ингээ хийгээл те яг специфик ингээ мэдээллүүдтэй ингээ нэг учрахыг хүсч байвал би доор вебсайтн дээр цагаа оруулсан ба тий надтай матч болоод хувийн онцлог авч болж шүү. За. Хоноор харьцаж байгаа та хоёр ч ингээ юу болоод байна вэ гэдэг ерөнхий энергийг ингээ харъя заа. Амьдрал ер нь яаж өрнөж юм вэ? Оба. Ингээд. Я. Тавда баг. Office. Oh. Okay. Oh. За энэ амар залтай нөхцөл байдал байгаа байхгүй юу? Залтай ойлгож байна уу? Яагаад би ингэж хэлж байгаа вэ гэвэл шүү дээ те өхлийн үзэр доошоо 5-ын зооснаад. Энэ юу гэсэн үг вэ? Яа одоо чиний одоо нэг уучруулах гэдэг хүн та хоёр байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол ингээд нэг буцаж нийлэх талаар ингээд нэг бодцсон л байгаа даа байхгүй юу? Дийлэгдэх бол ямар үед ер нь хүн тэгж бодтой. Магадгүй ганцардаж чаддгүй юм ч юм уу те. Яг тиймэрхүү л ингээд байдаг шүү дээ ер нь дийлэгдэх бол. Гэтэ нөгөө талаас шүү дээ ингэж ойлгож үзвэл яаж вэ? Ямар нэгэн харилцаа буцаад сэрхийн тулд сэргэх гэж байдаг шүү. Амжилттайгаар ингээд нэг хөгжиж буцаж нийлэхдээ илүү хүчтэйгээр илүү ухаантайгаар ингээд нийлэхийн тулд юу хэрэгтэй вэ? Хоёр тал хоёулаа өөрсдөн дээрээ ажилласан байх хэрэгтэй байхгүй юу? Ялангуяа энерги дээр. Яаж энийг ингээд нэг ойлгодог вэ? За одоо шийдэл бодож үзье. Чиний харьцаж байгаа хүн ямар ч ингээд нэг spirituality ойлголтгүй, энерги ойлголтгүй зөвөр ингээд механик хүн байсан ч гэсэн яг өөрийнх нь дотор юу болоод байгаа мэднэ гэдэг нь чинь өөрийнхөө энергитэй ажиллаж байгаа л хэлбэр байгаа байхгүй юу? За энергитэйгээр ингээд ажиллаад ер нь энэ харилцаан дээр шинэ энерги, шинэ ингээд нэг гоё зүйл ингээд нэг нухацтай юмнуудыг авчирч байгаа хүн яг ямар хөө үедээ амьдрал нь амьдралын бүхий л хэсэгт өөрчлөлт ордог байхгүй юу? Магадгүй архичин найзуудаасаа салдаг ч юм уу те. Энэ дэхтээс л архитектурын үзэр байралтай угаасаа 3 аяга байгаа даа байхгүй юу? Энэ яагаад залтай тест вэ гэж хэлж байгаа вэ гэвэл ч те чам дээр ингээд нэг буцааж ингээд нийлэх энерги нь хүчтэй мөртлөө бас at the same time шинэ энерги гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд яг universe ингээд нэг чамайг шалгаад байна гэсэн үг те. Алийг нь сонгохыг харъя гэж. Одоо шилбэл ингэж олон зав яг хамгийн залтай тест нь юм байдээ. Шинэ хүн чи яг үүндээ хуучин энерги чинь байж болно. Хуучин хүн чи яг үүндээ шинжлэгдсэн бүр ингээд амьдралын чинь ингээд шин зам руу орох хүн байж болдог байхгүй. Аль тал руугаа ингээд нэг хувирцсан ингээд нэг байх боломжтой байдаг нь яг ингээд нэг бидрийг тэнэгтүүлэх хамгийн том ингээд нэг тест байдаг байхгүй. Тэгэхээр ингэж ойлгож үзье. Хааны аяг доошоо хатны аяг дээшээ байгаад байгааз тэгэхээр хэрэг чамд хоёр сонголт ингээд ерөөхдөө ингээд гарч ирж ийла гэж бодъё заяа. Ерөөхдөө болж одоо нэг энэ харилцаан дээр үлтүү эсвэл явах уу гэдэг юм дээр ингээд байна да. Тэндээ ингээд нэг эргэлцсэн байвал магадгүй жоохон хүлээцтэй байвал яаж вэ? Яагаад гэвэл энэ бүхэн ингээд нэг дэндүү хурдан болж өнгөрөх гэдэг байгаа байхгүй чинь нөхцөл байдал дээр амьдрал дээр ч.
Гинтл ингээл нэг хоёлаа ингээд инээтрэ бус нийлээ мэлээ гэдэг ч юм уу яадаг ч юм эсвэл хоёлаа нэг уучраа олё те ингээд нэг бифэ ингээд зэгцлээ үүмээ самуунаа зэгцлээ яг нүүрэн дээр ингээд сууж байгаа гой уучраа олё. Энэ үед магадгүй бил авдаг чиний оронд байсан бол жоохон хүлээстэй байх байсан баха. Яад үл ингээд чам дээр ингээд нэг баатрийн зоос гарч ирж байгаа байхгүй юу. Яаж энийг би ярьж байгаа вэ гэвэл шүү дээ те хэрвээ чиний амьдрал за одоо энэ уучраа олох гэдэг хүн та хоёр чинь шүү дээ те дахин ингээд энэ асуудалтай нүүр тулж исэн бол ялангуяа ингээд нэг гинт ингээл нэг хэрэлдээл дараа нь ингээл гинт ингээл нэг нийлээл гинт хэрэлдээл гинт нийлээл дээшээ доошоо ингээд нэг яваад байсан бол шүү дээ те чи энэ удаа арай өөрөөр хийж үзвэл яаж вэ? Хоёулаа жоо хүлээцтэй байл яаж вэ гэдэг ч юм уу те. Би чамайг харъя гэшээс. Давхар би бас өөрийгөө ч гэсэн харъя гэж. Үнэхээр энэ харилцааг дахиж шинээр ингээ барихад хоёулаа бэлэн эсхийг ингээ хоёулаа ингээ зүгээр жоохон одоо нэг түлхэхгүйгээр яарахгүйгээр жоохон сайхан тайван харуул яаж вэ? Тэгвэл хоёуланд нь бас арай өөр бодол арай өөр ингээ энержи ингээ үсэх юм шүү гэдэг ч юм уу те. Нөгөө талаас нь шүү дээ те. Хэрвээ чи шүү дээ те нөгөө нэг ингээд нэг баатрийн зоосчоос таарад үзэр хамгийн fucking удаан энерги байхгүй юу? Нөгөө нэг ингээд нэг хүлээгээл байсан бол за одоо нэг буцаж нийлхийг. Энэ болохоор 2 дугаар группт зориулж байгаа шүү. Буцаж нийлхийг хүлээгээл нөгөө чинь чам ямар ч хариу байхгүй ангаад ингээд байсан бол шүү дээ те. Чи нэлээ нухацтай хүлээсэн байгааз. Энэ одоо ингэч болоо, надтай ингээд холбогч болоо гэдэг ч юм уу те. Тэгээд ерөөхдөө бол ингээд нэг хэрвээ чиний ингээд нэг gut feeling байгааз энэ мэдрэмж энэ зүүн суугийн gut feeling-ээр ажилтсан шүү дээ. Яа ингээд жаа гинт ингээд шанаадч орж ирэн цаа гизлэж маа гэж орж ирээ те. Motherfucker ер нь өөр хүнтэй болцоод ер нь ингээд яваад байгаа юм шүү гэдэг ингээд нэг юм сонин сэрэмж ингээд нэг төрсэн байвал. Тэгээ би ер нь хүлээгээд дэмээ юм биш үү? Ер нь одоо шинэ амьдралаа бодвол зүгээр юм биш үү гэдэг бодол ингээд төрсэн байвал. Яг зүг бодсон байна. Зүг мэдэрсэн байна. Тэгэхээр ингээ групп чи 20 хуваагдсан бааз. Нэг нь болохоор ингээ нэг on off болоод тэгэл ингээ нэг уучраа олд ингээ нэг хэсэг. Гэхдээ энэ удаа болохоор уулзахаар бол жоохон хүлээцтэйгээр гоё easy going явуул бас арай өөр гоё арай гарч ирнэ. Би групп нь болохоор штэ те угаасаа ингээ нэг жижиг болцсон ингээ байхад стил нөгөө нэг ингээ бодоод тэнгүүтээ чиний ингээ нэг мэдрэмж чинь болохоор за motherfucker яг юм игээд өөр хүнтэй наад гэж байна. Gut feeling гэж ингэж нэг зогчвол энэ бол зөв цаг байна. Холтоход яадгүй л штэ тэ чам дээр шинэ энерги орж ирж энэ тэргүүний аяга тэргүүний саваагаар. За тэр яах вэ? Нөгөөний чи ингэж штэ тэ чамлуу ингэ хандж байгаа. Одоо тэр шууд энэ үзэр ингэ нэг яг ингээд нэг мэдрэмж заяа. Тэгээ цаад зорилгыг ингээд хэдүүлээ ингээд нэг ухаж төнгөцгөө. We'll see. Окей. Тавилд. Окей. Yep. За тэгэхээр яалчхөө ингээд нэг сая ингээд нэг танаа ордыг чи 2 хуваасан шүү дээ. Яг нэг сая өмнөх ингээд нэг шафл дээр санаж байна. Хаахтай хоёрын аяг дэшээ доош байсан. Энэ дээр бас яг тийм байгаад байгаа байхгүй юу? Гэхдээ өмнөх ингээ позишн дээр болохоор хааны аяган доошоо хатны аяган дэш байсан бол одоо энэ дээр эсрэгээр ингээ байж байгаа. За энэ дээрээс хэлүүлээ юу гэж ойлгох юм? Хэрвээ нөгөө хүн чинь бас ингээд нэг чамтай адилхан бодоод байгаа байхгүй юу? Ялангуяа ингээд өмнөх ингээ шафл дээр чиний ингээ талаас ерөөхдөө нөхцөлөд юу болоод ингэж харсан шүү дээ. Ингээд нэг бит хоёр ингээд on off болоод байдаг. Гэхдээ татан түлхэн тий. Нөгөө хүн чинь ч гэсэн яг тэгэж бодоод байгаа байхгүй юу? Би энэ харилцааг болгож авах гэж хичээж байна. Тэгэхэд ингээд нэг чи тэнийг юм шиг гэдэг ингээд нэг бас ингээд байдалтай байж байгаа байхгүй юу? Тэгээд hanged man энэ харилцаа
Ер нь жоохон түртээ ингээд нэг гацаад байсандаа ч яах вэ гэсэн бодолтой байхгүй 8 сая доошоо. Яаж энийг хоёулаа ойлгох вэ гэвэл ингэж бодчихъя. Ингэж бодвол яаж вэ? Энэ хөтзөрнүүдээс яг нэг тийм бүр direct одоо бүр яг ингээд нэг юм тустаас ингээд нэг хөзөр байхгүй байгаа байхгүй юу? Хөзөр ойлгож байна уу? Энерги байхгүй байгаа байхгүй юу? Яагаад вэ гэвэл ч тэ магадгүй та хоёрын ингээд нэг харьцаж байгаа хүмүүс ч юм уу эсвэл та хоёрын дунд ингээд байгаа энерги чинь дэндүү дэшээ доошо байгаад байгаа юм болоо. Тийм болоод ч тэр ингээд нөгөө хүн чинь ингээд энэ харилцаа яагааж мэдхгүй суугаад байгаа байхгүй юу? Ер нь одоо энийг одоо цаашаа үргэлжлүүлэх нь зөв ч юм уу, таслсан зөв ч юм уу, буруу ч юм уу мэдхгүй гэсэн л ингээд байр суурьтай байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолд ер нь яавал дээр. Тэгээ нөгөө хүний чинь ингээд нэг одоо чамайг харж байгаа, чамайг дүгнж байгаа ингээд байдал байж байгаа шүү дээ. Ер нь ингээд нэг чамтай дахиж ингэж нэг нарж байна. Shit. Ойлгоод наачлаа. Одоо ойлгочлаа. Яагаад ийм месси байсныг гинт ингээ ойлгочлаа. Ингээд яг хин ингээ нэг баригдахгүй байгаадсан. Хардаа 3-ын заас таашаа 3 хүн байгааз 5-ын саваа 5 шиг хүн байгааз 5-ын ил угаасаа классик үзэр дээр 3 хүн хоорондоо хэрэлцсэн байдэ. Тэгээд 7 гэлд хэрэг биш дээ тий та хоёр ингээд дундаа ингээд нэг мангар олон ингээд нэг хүрээлттэй бол заяа одоо нэг дундын найзууд ихтэй ч юм уу эсвэл хамт ингээд ажилладаг ч юм уу тэнгүүтээ fucking ховж юмнууд юм уу ямар нэг юмнуудтай ингээд байгаа бол заяа наа чинь яг үндэ та хоёрын харилцааг нэг үл ойлголцлыг улам бүр ингээд хэсгээд яваад байгаа байхгүй юу хэрэг биш дээ та хоёр ингээд нэг одоо нэг амар ингээд нэг токс ингээд хосоод байсан бол тий ингээд байнга салж нэлдэг тий тэнгүүтээ ингээд одоо энэ удаа ингээд finally энэ удаа л ингээд салсан маасаа гэл тэгээ одоо бид хоёр ингээ буцаад ингээ харилцаа аятайхан болох гээд ингээ үзэж ингүүт нөө та хоёр ингээ жишээлбэл яа бас хүмүүс яг юу гэж бодох бол гэдгээс ингээ айж байгаа бол заяа. Тэгээд хариултч ойлгомжтой шүү дээ. Та хоёр яг үндэ яагаад зөв хоёулахнаа ингээ нэг нүүр туулж ингээ нэг ярьж болохгүй гэж үнэхээр ингээ нэг тийшээ цэгцлээ гэвэл нэг тийшээ цэгцлэнэ гэдэг нь шүү дээ. Тэгээ энэ бол нэг юм том шийдвэр гаргах гэдэг. Ямар нэгэн том шийдвэр гаргахын өмнө би та хадад ингээд зөвлөхөд энэ харилцаа бүтсэн ч бүтээгүй ч би ямар ч хариунд бэлэн fuck ээ. Тэгэл надтай нийлж буц нийлээд аятайхан байхыг хүсэхгүй. За go ahead. Хаалга нээлттэй бай. Буц нийлж ивэл одоо тэгээс айлд зурагшаа авъя. Гол нь тэхгүй бол ингээд нэг яг та хоёрын дундуур амар олон хүмүүсийн энерги орж ирсэн болохоор яг чи яг ухаалаг сэтгэж чадахгүй байгаа байхгүй юу. Нөгөө хүн чинь ч гэсэн бас адилхан. Одоо олон хүний энерги орж ирнэ гэдэг нь одоо шилэл та хоёрын одоо нэг дундаас маргалдаа ингээл те бата угаасаа намайг ингэдэг байхгүй юу гэж мэйл те альмаа угаасаа юм штэ гэж мэйл та хоёр ингээл одоо нэг юу кэ нэгээ ингээд нэглэг ухаргаа зааж угаасаа of course ингээд нэг хэрүүл болгоо нэглэг ухаргаа заад нэглэг буруу өгдөг байхгүй юу. Тэнгүүтээ буруу өгчөнгүүт юу кэ дундын найзуудаа ингээл нэг өөртөөх нь гомдлыг ингээ хэлж байгаа шүү дээ. Тэр угаасаа тийм нэг байхгүй тэр угаасаа тийм. Тэнгүүтээ хүн болгоны ингээ нэг бодол энерги яг та хоёрын энерги дунд ингээ орчдөг байхгүй. Тэнгүүтээ энэ дээрээс ингээд аль нь зөв аль нь буруу мэдхэ болж тээ. Иймэрхүү нөхцөл байдал яавал дээр байдаг вэ гэвэл нэгт консулер авах. Эсвэл сэтгэл зүйчтэй уулзах гэдэг ч юм уу те. Эсвэл магадгүй үнэхээр яг ингээд нэг та хоёрыг дундыг амар сайн мэддэг амар ухаал ингээд нэг найзаас ингээд зөвлөгөө хадас зүгээр үү. Гэтэ ухаантай шүү. Энийг коэффициент багтаанаас битгий зөвлөгөө авч байгаарай. Тийм болооч тэрөө яг та хоёрын ингээд цаашаа ингээд нэг тийм зориг гэх юм уу. Тэр нь ингээд ямар ч тодорхой болцоо байхгүй юу. Амар сонин гацсан. Тэгснээр гайтай ч юм шиг нэг гайгүй ч юм шиг яг яах гээд байгаа мэдэгддэг нөхцөл байдалтай дээ штэ. Тэгээд нөгөө хүн чинь болохоор одоо энэ темперэнс ингээд хөзөр гарч ирж байгаа байхгүй юу. Яг жоохон балансаа ингээд нэг олохыг хүсэлээ л дээ. Харилцааны баланс. Тэгээ яагаад вэ гэвэл хааны ингээд нэг саваа доошоо баатрын саваа дэшээ боолын саваа. Ер нь бол ингээд нэг та хоёрын ингээд нэг харилцаа үнэхээр ингээд нэг жиг гал гэж ядэн штэ. Тийм дэндүү ингээд нэг юм агрессив ч юм уу те. Гинт ингээд нэг тесэрдэг. Гэтэ бас нэг романтик байх үе дээр амар романтик байдаг ч юм уу те. Тэснэ ингээд нэг гоё үедээ гоё ингээд яг бүр ингээд нэг хурцтай хүчтэй fucking энергитэй байдаг байхгүй юу. Энэ нь яг үүндээ
Магадгүй та хоёрын ингээд үнэхээр төвөгтэй нөхцөл байдал болгох ингээд нэг шалтгаан болсон л байна да. Тэгээд I think би ингэж бодож байна. Азар юм шүү те. Азар та хоёрын харилцаа гацаа төвөгтэй нөхцөл байдалд ороод те ер нь бол ингээ хойшоо гэр гэрт орж нэг жоохон нэг бодох хугацаа олгож байгаа азар юм шүү. Яагаад вэ гэвэл ч тэ заримдаа бид нар ингээ нэгнээсээ ингээ хол байж харилцаа гацчихэж бид нар би ер нь юу хүсэж байна энэ relationship ер нь хаашаа явж гин вэ гэдгийг мэдэрч ойлгох хамгийн зөв хугацаа болдог байхгүй юу. Тэгээ ингээ бодоод үзээ. Яг та хоёр ингээ нэг юм одоо энэ дэши доошоо байгаа л гэдэг тэгэл нэг юм бифтэй ингээ нөхцөл байдал дээр чи ингээд чи ухаалаг бодож чаддаг байсан уу гэдгийг асууад үз. Үгүй байгаа зү. Өдөр болгон яг энэ яг яачих вэ гэж бодоод хэрэлдэх гээд байгаа зү тийш. Тэрлээр нөгөө чинь болохоор ингээд ямар ч ингээд нэг шийдэлгүй байна. Тэгээд нөгөө чинь ч гэсэн ингээд яг үндэ би энэ хүнтэй ингээд цаашаа байхыг хүсэж байна уу байхгүй байх уу гэдэг ч юм уу тиймэрхүү нөхцөл байдлыг ингээд нэг бодоод эргэлзээд байгаа мөртлөө ямар ч ингээд нэг шийдэлгүй ямар ч ингээд нэг одоо өөрийнх нь дотроо юу болоод байгаа ч мэдэхгүй ангаагаад байгаа байхгүй юу тий ер нь. Тэгэхээр энэ нөхцөл байдал дээр бол чи заавал тэр хүний ингээд нэг эцсийн ингээд үр дүн шийдэл акшн ингээд ер нь мэдэх гээд байх нэг шаардлагагүй тий. Угаасаа өөрийгөө ойлгохгүй байгаа хүн чамд яаж өөрийгөө ойлгох вэ? Өөрөө дотроо юу болоод байгаа мэдэхгүй юм чинь. Чи ч бас ойлгох гэдэг шаардлага байхгүй шүү дээ. Эсвэргээрээ зүгээр яг ийм одоо гаццсан делетцсэн нөхцөл байдалд яа 50 хүлээцтэй үйл яжээд гоё амьдрал аваад тий. Зөвлөгөө авч үзье. Бам зөвлөгөө. Зя. Энэ өсрийг харж байна уу? Нүдэн боолттой ингээд нэг хөлөөлцөн нааж байгаа зү. Энэ болохоор яг чиний бодлын шаран байсан маа даа байхгүй юу? Хүн overthinker гэж ярьдаг те хит их ургуулan боддог. Наад ургуулan бодох нөхцөл байдлаасаа чи яаралтай гарах хэрэгтэй байна гэдэг ихний зөвлөгөө. Яаж ургуулan бодохоо болох юм ер нь? Өөрөөсөө асууж сурах хэрэгтэй хаа. Хэрвээ гадаа чи цаг агарыг чи контролдож чадахгүй те. Өнөөдөр чи бороо орохыг контролдож чадахгүй, цас орохыг контролдож чадахгүй энэ бол байгалийн ингээ юу. Чи бас бусад хүмүүсийн бодол шийдвэрийг чи контролдож чадахгүй, өөрчилж чадахгүй. Чи юу хийж чадах юм? Бороод өдөр байвал чи зонтгоо авна. Зонтгоо авч бол чадна. Нартай өдөр байвал өвлийн хүртгэн өмсгөө болоод нэг сайхан нэмгэн л гарна гэдэгтэй. Яг тэр үн шиг чиний хийж чадах зүйл нь чи өөрийнхөө сэтгэл санааны байдал наад тухшлүүдээ, наад айцуудаа, наад нэрвнүүдээ тайвшруулах нь чиний хийж чадах зүйл байхгүй юу? 4 ээлд гарч ирсэн. Ингэсэн цагт ч тэ чи наад энэ одоо бодлын шоронгоосоо ангижирд юм аа. Би угаасаа энэ хүний юу хийх, яах хийхийг ерөөсөө контролдож чадахгүй. Энэ хүн тэгээд өөрөө уучраа болоод тэгээд надтай харилцсан л үз. Би ямар ч лсэн харилцах бол хаалга бол нээлттэй гэж хэлжүүл бас зүгээр юм шүү. Хэрэг үнэхээр ингээд энэ үнтэйг уучраа болоо гэж бодож байвал яад бол баатрийн ил доошоо гарч ирсэн. Харилцаараа ингээд саатлаад байгаа байхгүй юу. Тэгээ нэгэндээ ингээд ингэсэн. Тэгээ угаасаа ингээд нэгэн тийм гатсан нөхцөл байдалд байхад чиний хийж чадах зүйл чинь би зүгээр өөр дээрээ анхаарэ. Жохон мөнгөө гоё өөртөө зарцуулаа те нэг өөртөө нэг гоё юмнууд аваад өөрийгөө эрхлүүлээд инэ тэрэ. Тэгээд байж да тэгээд хэрэв үнэхээр ингээд нөгөө нэг ингээд нэг яа харилцаараа хүлээж олно одоо эсвэл ингэж яривал яаж вэ? Олчлоо яг гоё гоё юм байна шүү дээ. Тэгээд өөрөө бэлэн болохоо хүлээчих юм уу? Тэ? Өөрөө ер нь ярихад бэлэн болтлоо. Тэгтлээ чи зүгээр сайхан өөрийнхөө сэтгэл санааны амар амгалан ингээд нэг жоохон бүрдүүлээд те нэг гоё одоо зузуун болж штэ гарч ирж нэг найзуутай пив уул даас те амьдрал ингээд нэг өдөр болгон гэртээ суугаад цэцэг царайлаа өөлээд суuna гэж яг юу байсан. Тэ бас нэг хаяадаас нэг жоохон савх хэрэгтэй одоо байхгүй. Тэгэл чи зүгээр ингээд харилцахад ярихад те энэ харилцааг дуусгах уу үлдээх үү гэдэг яг харилцаа яриаг ярихад бэлэн үедээ холбогдвол яаж вэ?
Нэгэнт угаасаа ингээд нэг та хоёр дундаа яг юу болоод яагаад байгаач мэдэхгүй ингээд нэг хоёр талтай толгой нэрсэн хүмүүс ингээд байна да. Тэгвэл шийдэл нь болохоор чи өөрөө бэлэн болчих юм ихлүүлэхтэй. Хөөе аваа минь магаа минь ярилцах уу гэдэг ч юм уу тий шээс. За. За энэ үчирээ. Арслангийн арт. Хэрвээ штэ те чи уучраа олох гэдэг хүнтэйгээ бүр specific detail ингээ аваад надтай ингээ видео call хийгээд хувийн онцлог авъя гэж бодож байл мэдээж ялгамжтай description миний линк өгөөсэй. За. Арслангийн арт. Харьцаатай хүн та хоёр чинь энергийн шалгацгаая. Окей, донд чи яг юу болоод вэ те? Энэ уучраа олоход нэг амьдрах гэдэг нэг үзээд байна да. Юу болоод байна гэдгийг харцгаая. Let's see. Миний жишрэн доор motherfucker. Янз. Миний жишрэн доор шитэр хийх юм болсон. Тэгээд зэхний доороо дэшин гэснээс писта. That's what I thought. За тэгэхээр энэ бол ингээд нэг дийлэх тохиолдол чиний зүгээс ингээд нэг харж байгаа энержи шүү. За дийлэх тохиолдолд. Хэрвээ биш тэ чи тэр хүнтэй ингээд нэг хэрэлдэхэд ч юм уу эсвэл нэг хэрвээ жоох ингээд нэг хоёр талтай ингээд амар бифтэй болцсон заяа. Тэгээ ингээд хоорондоо ингээд нэг юм үзэлцгээд байна. Аваа минь хүрээдэр гэдэг ч юм те. Тэрэндээ жоохон ихтгэлгүй ингээд нэг байвал за одоо яг одоо энэ чинь нэг тустаас ярина гэсэн үг шүү дээ нөгөөнтэйгээ. Тэгээ чи яг яах гэдэг гэдэг ч юм уу те. Тэгээ нөгөө чинь ингээд нэг хэрвээ ингээд нэг чамааг одоо илүү хурц хил амтай заяа. Хаа нээлт хурц хил амтай тэгэнгүүтээ ингээд амар point ингээд нэг тас идэл ингээд оролдог те. Тэгээд чи ер нь бол жоохон ярихаасаа ингээд нэг жоохон имэдэг ч юм уу эсвэл тэр хүнтэй ингээд нэг бүр ингэчгүй гэдгээс ингээд нэг айдаг бол заяа. Айдаг бол хэрвээ шүү. Хамгийн түрүүнд ингээд нэг чиний хийх зүйл чинь юу вэ гэвэл жоохон амрах хэрэгтэй. Нөгөө чинь болохоор ингээд чи нөгөө нэг энэ харалта хаа нээлт. Нөгөөний чи энерги болохоор яг ийм л одоо байхгүй. Би хилдгэлцээ, хийцээ. Тэгээ чи яах вэ? Гэдэг байдалтай л одоо байхгүй. Тэнгүүтээ энэ дээрээс ингээд нэг чи зөрүүлчмэр яадаг тэгээд зөрүүлээд өөрийгөө ингээд баталдаг ч юм уу яадаг ч юм уу хоёулаа тустаас яриа хоёулаа ингээд нөө суу ихээр жоохон өөртөө жоохон insecure тэ эмзэг ингээд нөө байгаад тэгээд өөрийгөө жоохон хоошоо ингээд нөө хаагаад байгаа бол зүйл цаг байна хаачгүй юу гэж. Тэгээд 7 гэл доошоо. За энэ дэр ингээд ярьцгаана. Та хоёрын хэн хотлоо ярьчваа гэдэг хэдэл олох шаардлагатай байхгүй. 7 гэлд худлаа ярьдаг үзэр dishonest ингээ байдал те. Тэгээ та хоёрын хин худлаа ярьчаад хин хиндээ итгэж өгөхгүй байгаа даа гэдэг ч юм уу те. Тэр ингээд нэгт онцлог шаардлагатай. Чи тэр хүндээ ингээд худлаа ярьчаа баригдсан тэгэнгүүтээ ингээд жоохон бас нэг те араар нь босгочаад госолцсон ч юм уу. Яг тиймэрхүү ингээд байдалтай байгаад нөгөөнтэй ингээд нэг хоёулаа уучраа олъё гэж ярих юм бол угаасаа ингээд нэг ширээний ториг чиний эсрэг талд байж угаасаа савуулахаарай. Нөгөө чинь бүр амар ингээд нэг mean гэж байдаг да тий meanest shit тий. Чи угаасаа тийм л үсттэй. Нэг тийм ингээд нэг хурц хилантай. Тэгээ угаасаа яг чиний өгзгийг чи ингээд нэг өшгөлөхөд нэг хурдтай байгаа байхгүй юу. Эсрэгээр нөгөө чинь чаав ингээд нэг dishonest байгаад савгачаа савалцсан байвал л штэ дараач чинь. Тэгмээдээ ингээд чи нөгөөнтэй ингээд уучраа олох гэдэг байна да. Тэгээ бас нэг аргадаж маргадаг ч юм уу аргадахын час хайшин тэгээ за одоо хоёлаа нэг жоохон ширээний наазаа суучаад нэг өөрхөө 50 айж ууж байгаа ярьчээ л та гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлийг ингээд нэг чи хийх гэж оролдож байвал нөгөө хүн чинь бас ингээд стил мин байгаа даахгүй яаж вэ гэвэл ч тийм нэг эцэн хүн ална гэж чи мэдхөө яг тиймэрхүү байр суурьтай байна.
Тиймээс энэ нөхцөл байдал дээр ингээд 5-ын аяг доошоос цаана карт тэргүүний саваа байгаад байгаа байхгүй юу? Чи хин нэг аз жаргалтай болгож чадахгүй. Бас хин нэг нь чамааг бас аз жаргалтай болгож чадахгүй. Хин эцэст аз жаргалыг авдээ. Чи өөрөө өөрөөлөхгүй юу? Би энэ харилцаан дээр үнэхэрийн хамаг энерги, хамаг нэр, хамаг юмнуудаа ингээд нэг алдаад, ядраа, сүлдаад ингээд байгаад байгаа бол заяа. Яагаад би энийг болгонд бүтээх гэж үзэх хэвээр. Би ойлгож байна. Чи бол fixed sign. Би ч гэсэн. Fixed sign-ууд яа тээ? Хэрвээ би нэг шийдвэр ингээ хийх юм бол that's my fucking миний шийдвэр байдаг. Гэтэ шийдвэрээ гаргахлаа нэлээд уддаг те. Энэ нь болохоор хамгийн осолтой гэж хардаг байхгүй. Яаж вэ гэвэл одоо нөгөө хүнээс ингээд эцсийн байдлаар ингээд ер нь ингээд нэг сэтгэлээ татаж авах гад ч юм ингээ хаалга хаах гал ингээд нөө үзэх гээд байна да. Тэгтлээ зүгээр мангар удаа токсик наачдаг байхгүй. Тэгээ сквал нэг чи ингээд нэг поинта батлах гэдэг те. Энэ яг ингэсэн л байгаа гээл те. Ингээд нэг чи ингээд үзээд байна да. Заримдаа ч тэ ингээд нэг хүний амьдрал гинтийн мэлээр дүүрэн байдаг хгүй. Яг одоо fuck ихрийн ордны үлрэлт эхэлж байна заяа. Юу гэсэн үг вэ гэвэл ч тэ заримдаа бид нэр хит ингээд ургуулan бодоод хит их гүнзгийлүүн ингээд орох шаардлагагүй тэ. Заримдаа зүгээр л юмыг байгаар мэдрээл fuck тэнгэртэн датахаас сурчих хэрэгтэй байхгүй. Юу гэсэн үг вэ гэвэл ч тэ чи ингээд нэг энийг засна ингэн тэг нэтрэ гэж ингээд юмыг хүчлээд байгаагаараа ч тэ чи нөхцөлөлийг төгтөө болгоод байгаа байхгүй. Тэрний оронд ч тэ одоо болж байгаа энэ асуудал тэнгэртэн даатах яа. Нэг хин нөө илий гişэн байдаг шүү дээ нэг нэг мим болоод байдаг. Би нөө нэг ганцаар авчаа гэдэг ном уншаалсан гэж мэгдэг ч юм аа тий. Гэхдээ бас тэр гişнээс зүг байсан байхаа аашаасаа. Үнэхээр шийдэж чадахгүй бол тий тэнгэртэн даатчихсан. Alright. Нөгөө хүний чи яг одоо ч ихнээсээ нөгөө хүний чинь яг тэр feeling заяа. Тэгээ тэр ингээд цаа зорлохыг ингээд хэдүүлээ асууцгаая. Яг юу болоод байна вэ? Дин 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 бум 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 6-гийн саваа доошоо. Упси яа. Хэрвээ штэ тэ ингээд нэг чиний нөхцөл байдал ялангуяа араар тавилттай холбоотой бол тиймэрхүү нөхцөл байдлаас болоод хоёр харилцаач жоох ингээд нэг авгаа минь болцсон байвал. Яа. Хэдүүлээ одоо нухацтайгаар ярьж үзэцгээе. Энэ эмпресс үзрээд ханаас нь боолын хилтийг дагуулж аваад ханаас нь боолын аяга байгаад за эмпресс болохоор жиргсэн аваа үзрэхгүй. Тэгээ боол гэдэг чинь өөрөө ингээд тараад үзэр ингээд хамгийн хөөгтлөг энерги шүү дээ. Хэрвээ та хоёр шүү дээ таад ингээд нэг especially заяа хөөгттэй бол гэр бүл ингээд байгаад заяа. Тэснэ тэр нь ингээд нэг 3 хилт ч угаасаа л ингээд нэг зүрхий чинь 3 утга наацсан байгаа зү дээ. Тэгэхээр ч ингээд 3-ын тоо ч угаасаа fucking 3 төвчт гэж шүү дээ. 7-аг аяга болохоор энэ тэнд ингээд нэг сонголтоо хайдаг те. Альмаа хөөрхөн чимшиг, чимгээ хөөрхөн чимшиг те, батаа царайлаг чимшиг, тулгаа гоё чимшиг гэдэг ч юм уу те. Especially яг иймэрхүү нөхцөлд ингээ байгаа бол заяа. Тэгсэн ч гэсэн somehow би буцаж нийлнэ гэж бодож байвал. Нийлхэн дээ. Тэ. Үхлийн үзэр доошоо 8 аяга доошоо. Яг тийм байгаа одоо шил бодож үзье. Яг especially яг ийм ингээд нөгөө хүнд кейстэй тэгсэн ч гэсэн би somehow яаж чагаад энэ харилцааг буцаагаад нийлүүлнэ. Чи бит хоёр чагуун цолтлоо хамт байна гэж ингээд бодож байвал яа. Үзэр чин гараад ирлээ. Үхлийн үзэр доошоо 8 аяга доошоо. Энэ бол буцаж нийлдэг үзэр. Үр дүн гарах уу? Шинэ үр дүн. Тэ? Nope, би бол тэгэж бодохгүй. Яагаад
Дийлэх тохиолдолд одоо шилэл бодож үзье. Энэ хин ч яж болно заа. Чи тэгээд алга болсон ч яж болно. Эсвэл нөгөө чинь чамаа чит хийсэн ч яж болно заа. Whatever the fucking case. Тэгээ харилцаан дээр буцаж ирж байгааз. Дийлэх тохиолдол заа. Яагаад буцаж ирдэг гэж? Яг тэ тэгээд нөгөө нэг чимгээг найрахчихсан чинь чимгийн тоог болохгүй да. Тэгмүүдээ за харилдөө гэшээс. Хаа. Тэгээд магадгүй ингээд нөгөө чиний сонсхийг хүснэг хэлэх байх. Эсвэл чи өөрөө боцох жаал угаасаа тэгээд сонсхийг хүснэг хэлнэ шүү дээ. Тэгвэл ингэж бодвол яаж яах хэдүүлээ. Яавал буцаж нийлэх гэхээсээ илүүтэйгээр яавал хэрэг буцаж нийлэхээр бол харилцааг яаж ухаалгаар урагшлуулах вэ? Жос нэг чулуун дээрээ 3 удаа бүдэрчмээргүй л байгаа зү тэ. Буцаж нийлэх ихний алхам. Үнэхээр амжилттайгаар буцаж нийлэх. Хоёр хүн хоёулаа хичээсэн байх ёстой байдгийм аа ёо. Хэрэг чи хохирогч нь бол заяа. Чи ч гэсэн fucking хичээх хэрэгтэй байхгүй юу? Тэ. Гайхчих магадгүй. Би fucking хохирсон шүү дээ. Тэр намайг ингээд No. Чи ч гэсэн энэ харилцаанд шинэ энергийг авчрах хэрэгтэй. Үнэхээр энэ харилцаагаа шинэ төвшөнд авчрах гэж бодвол of course нөгөө хүн чинь угаасаа ингээд нэг шинэ энергийг авчраад өөр дээрээ ажиллаад ингээд нэг юм оюуны коэффициент нь багтаагаас оюуны коэффициент гайгүй болтлоо хөгжих ёстой нүн заяа. Бас мөн адил чи ч гэсэн. Тэгвэл наа. Тэгэхээр ямар ч лсэн ингээд нөгөө нэг чинь ингээд нэг тэр ингээд нэг филинг нь болохоор ямар ч лсэн би буцаж нийлмээр л гэдэг ингээд нэг ихний бодолтой. Гэтэ бит хоёрын дунд түмэн fucking problem байгаа. Of course. Тэгээд 5-ын ингээд нэг аяг доошоо 5-ын элд ингээд нэг дээшээ байгаа даа байхгүй. Энэ нь болохоор 5-ын тооч ерөөхдөө бол ингэж ойлгож болж байна. Tarot үзрүүд дээр хамгийн одоо челленжтэй байхгүй шалгууртай. Угаасаа та хоёр ингээд нэг нөгөө чинь ингээд чиний ингээд уучруулах гэдэг юм чинь шүү дээ. Бид хоёр ингээд төмөн проблем байна. Төмөн шалгуур байна. Гэтэ яаж чаад нэг болгочих даа гэдэг чинь. Энэ тохиолдолд ингээд нэг бодож үзье. Ер нь алавтай биш дээ гэдэг бас нэг гоё үг гэдэг шүү дээ. Заавал ингээд нэг хамтдаа ангаах алавтай биш дээ. Тэрс нэг хайдаа хэсэг хугацаанд ингээд нэг олох гээд ингээд зөндөлөдлөөс заримдаа бас ингээд нэг амбис заяа ингэж бас нэг энийг заавал санах хэрэгтэй үл зүгээр юм шүү. Би энэ хүнтэйгээл токсикоор насан турштай байна. Хэцүү үсттэй. Тиймээс ингээд нэг хэрвээ чи энэ харилцаа нөгөө хүн чинь ингээд нэг чамтай холбогддог ч юм эсвэл чи нөгөө хүнд холбогдоод энэ харилцаа буцаж сэргээе гэж бодож ивэл хоёр тал хоёулаа make sure заяа. Энийг хөгжүүлсэн байх хэрэгтэй байхгүй юу? Энийг. Тэгээ ингээд нэг тэр одоо тераписттэй уулзнаа эсвэл ингээд нэг коуч мөвч авнаа те ингээд нэг жоохоос нэг амьдралаа нэг шин шатнд гаргахын тулд нэг жоохоо итгэдэг шиг ингээд нэг хөдөл хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол ингээд нэг чулган дээрээ 3 удаа бүдэрнэ. Зарим нэг нь аль хэзээ бас 3 удаа бүдэрсэн байгаа. Зя. Зүгтээ авч үгүй заяа. Зя арслангаа зөвлөхөө please. Оба. Yep. Кармик тарихтаад. Энэ бодож үзье. Хэрвээ штэ чи нэг юм шазруун зантай бол заа натурал нэ. Тийм би focus авч харуулахгүй. Скол штэ тэ ингээд нэг яг ингээд нэг юм хамраа ингээд скол тэ би ингээд ийм байдалтай ингээд нэг хэрвээ чи иймэрхүү зантай болно штэ тэ энийгээ төрдөө жоохоо орхиод ингээд нэг өөрийгөө жоохон хөнгөлж сурах хэрэгтэй байхгүй. Яагаад вэ гэвэл чи юм болох нь ингээд нэг би шийднэ скол яг энийг дагуу явах хэвээр би л ер нь бүгдийг ингээд авч जैन би л ер нь бүгдийг ингээд нэг нуруунд дээр өөрч ин гэдэг ингээд
яваад байгаа байхгүй юу. Өшөө жоохон амарчлалтай бай. Гадаа 100 болж штэ. Тэ хөдөө мөдөө гаралтай. Fucking хөсгөл яваал та. Алийн болох ингэж нэг нервтэл ингэж байх юм те. Яагаад вэ гэвэл яг одоо та хоёрын дунд ингээ кармик тойрог доошоо гарч ирсэн байгаа байхгүй юу. Үнэхээр та хоёрын энерги чинь бол intense as fuck буюу хүчтэй байна. Тэ хэрвээ чи ингээд өглөө басаал тэгээ ажил дондор ингээд гинт ингээд хийчих. Гэж ингээд шалаад байвал шалаалаа хараад байгаа байхгүй юу. Одоо жоохон тайвширчих заяа. Яг л 12 доошоо зөвлөгөө өдөртөө. Буцаад чи энэ 50 байж байгаа хугацаанд юуг буцаж олж авах гэдэг бол чи өөрөө өөртөө итгэл найдраа ингээд нэг олж авах гэдэг байхгүй strict үзэр. Тэ. Тэгхгүй болохоор ингэж бодож let's say ингүүл яаж байна. Хоёр төлөө чинь байж гинэ. Нэг нь ажлын 8 цагаар ингэж нэг төлөөг ингээд нэг сүгтдэг. Нөгөөх нь болохоор нэг ажлын 2 цаг сүгтдэг. Гэтэ хоёр төлөө чи орой гэхэд адилхан ингээд нэг төлөө сүгтцсэн байсан байгаа байхгүй юу. Нууц нь юундаа байсан бэ гэвэл штэ тэ нэг хоёр дахь цагт нэг хусдаг нэг төлөө чинь болохоор үлдэгдэл 2 цагт ингээд нэг сүхээ ирлээд байсан байхгүй юу. Тэгээ илүү бүтээнчтэйгээр л ингээд ажиллаа хийсэн байгаа шүү дээ. Тэгэхээр чи ингээд нэг энэ хөтөр дээр болохоор яг 8 цаг тасралтгүй өнгөс 90 богцсон сүхээр ингээд нэг төлөөгөө госоод яваадаа хашир юм болоо. Хэрэг энэ чамд related ингээд байвал шүү дээ те. Чи яг одоо амрах цаг болсон байна. Амар. Тэгээ сүхээ ирэл. Тэгээд миний мэдээллийг аваад яано энэ чиний дур. Энэ бол ирчихлээ. Өндөрөө. За номын орт. За хэрвээ штэ те чи personal reading авахыг хүсэж байвал миний линкэнд доор ингээ байж байгаа. За надтай сайхан цагаа тавлаад сайхан FaceTime хийгээд те. Гоё reading аваад байна. За. Хэрвээ чиний амьдрал ингээд нэг окей чамд уучраа олох гэдэг хүн байхгүй ингээд нэг амьдралаа ингээд нэг хөрхнөөрөө ингээд авч явж ивэл энэ видео чам зоригтой гоо. Зя. Харин эсрэгээрээ уучраа олох гэдэг яах гэдэг мэддэхгүй нөхцөл байдал дээр ингээд нэг байж ивэл яв энэ бол чам зоригтой. За энийг ингэсэн. Alright. За эхлэе. Номын ордны уучраа олох гэдэг хүн та хоёрын дундын энержи. Эхний шавлахаараа дийлэх тохиолдол чиний энержи байна. Чиний талаас. Тэгэд энержиг нь хэдүүлээ шалгацгаая. Номын ордны ингээд нэг дийлэх гэдэг хүн та хоёрын дундын энерги хэрхэн байна гэдгийг хэдүүлээ харцгаая. Жон авар бэбэр тамаараа минийж ширээн доор шилтээр хийхэн уусан тэр хүн хэдэн доороо шанэлнэснэ. Упси. Magician 6 гэлд. Юу. All right. Let's get it. Өглөө өдөр. 6 гэлд. 7 аяга. Зургийг харах юм бол ингээд цаашаа яваад байгаас нэг юмнуудыг сонгох гээд 6 гэлд. Өглөө өдөр. Хэрвээ чи нөгөө нэрстэй те нөө уучруулах гэдэг яах гэдэг мэддэггүй ингээд хашраа. Нөгөө энэ харилцаанаас ингээд нэг хүн дээрөө амьдралаа бодоод явж ин да гэж бодож ивэл чиний зүг байна. За тэгэхээр одоо хэдүүлээ хэд хэдэн зүйлийг аягүй сайн ингээ анзаарнаа. Нэгт заяа. 3 аяа гарч ирсэн. Хэрвээ штэ ингээд нэг чиний ингээд нэг наад нөхцөл байдал чинь especially заяа 3 дахь хүмүүсийн оролцоо байдаг бол especially нэг fucking ховч гэдэг ч юм уу те эсвэл нэг рандом хүний ингээд нэг рандом зөвлөгөө ч юм уу эсвэл ингээд нэг токс ингээ хүрээлттэй ч юм эсвэл нэг юм аригч ингээ хүрээлттэй нөхцөл байдлаас болоод ингээ нэг ингээ жижиг ингээ нэг байгаа болно штэ те.
Энийг нэг бодож үзэх цаг нь болсон байгаа даа байхгүй юу? I think ингэж бодвол яаж вэ? Ямар ч сонголт яг үндэ хүний амьдралд зөв байдаг энэ сонголтын үзэр. Хүний бүхий сонголт яг үндэ хүний хамгийн зөв сонголтууд байдаг. Чи токсик нөхцөлөд л үлдээ гэдэг нь яг үндэ чиний амьдралд байсан зөв сонголтуудын нэг байж магадгүй байх. Эсвэл чи токсикоо болоод амьдралаа шинээр бодъё гэвэл бас ингээд нөгөө чиний хувьд бол зөв. Ингүүл яаж вэ? Чи нөхцөлөдлийг хаашаа чиглүүлэхээ мэдэхгүй, яахаа мэдэхгүй, яаж урагшлуулахаа мэдэхгүй эргэлзээнд ингээд нэг орцсон байгаад байгаа бол за эргэлзээнд орцсон байгаа бол энэ үзрээ харж байна дөрвийн энэ ингээ mermaid ингээд нэг гурван ингээ хөзөрлөг барьсан алийг сохоо мэдгүй ингээд нэг цэцэг царилцсан ангаацсан сууж байгаа зү. Хажууд нь болохоор нэг амар гоё аяг байгааз. Яг хаашаа чиглүүлэхээ мэдэхгүй, ирээдүйд юу гэхээ мэдэхгүй, энэ харилцааг яахаа мэдэхгүй. Яг ингээд нэг юм гацсан ингээ байдал дээр ингээд нэг байгаа бол чиний чадах хамгийн ухаалаг үйлдэл бол хажууд шарах. Хажууд тийшээ харна гэдэг нь шүү дээ, тэ. Эхлээд ямар ч одоо нэг үр дүнд хорогдохоо болох. Тэгээд overthinker байхаа болох, тэ. Constantly ингээл одоо яах вэ? Энийг би яаж шийдэх вэ? Энийг одоо ингэж яах ингээл нэг юм таадаг тоглоом байдаг шүү дээ нөгөө нэг юм. Тэгээ ваге энэ яг яах вэ? Энэ одоо гэсэн чи яг ямар үйл хийх бол энэ юу надаа ийм болоо, тийм болоо ингээд яг нэг яг юм ингээ эргэлзээнд орсон байл шүү дээ, тэ. Магадгүй хамгийн сайн хийж чаддаг үйлдэл чинь ингээд мянга бодоод эргэлзэж яхаар зүгээр сайхан шууд гүйчихэнгууд хээ анжиг мэн юу вэ мүү вэ гэдэг ингээд тустаас ингээд ярьчвал яаж вэ? Яагаад би энэ ингээд нэг хэлж байгаа вэ гэвэл шүү дээ, тэ. Магадгүй чи ингээд нэг хүлээгээд байгаа. 3-ын саваа 4-ийн саваа таанд. Одоо нэг юм боломж гарч ирнэ гэж байдаг да одоо нэг юм харилцах ч юм уу нээлттэй байх боломж ч юм уу энэ тэр ингээд нэг хүлээгээд ингээд байж байгаа л шүү дээ, тэ. Хүлээгээл хэлээ л та. Тэгээ энэс болоо чи яг нэг юм mermaid ингээд болчиход байгаа хөө хайч чөө. Энэ тэг ингээ хүлээгээл за одоо ингэх бах тийх бах юм болгоно ингээл тооцоол calculate хийгээл те энэ яг одоо ийм үйлдэл ингээд нэг гаргаж ирсэн хамгийн сүүлийн ингээд нэг энэ ийм байсан энэ тэр ингээ тархиндаг гүчж бол тэгэл мэдхүүчүүлсэн гүчж бол тустаас ичгүй тэрэн тэгэл тэр хүн чинь ингээд нэг чамаас ингээд нэг харилцаагаа талцсан бака чаав гэдэг ингээд нэг явж байгаа мэдхий өсч ивэл өдөр дээр бол яг тэгж л бол гарч ирчих бака чаав гэсэн байна. Гэхдээ double confirmation үнэхээр авахыг хүсч ивэл мянга бодож явахаар михи гэдэг шиг тий. Гэхдээ ямар үед чиний байдал яг ямар үед энэ үйлдэлийг хийвэл зүгээр ээ. Нэг юм ингээд нэг нийтиш болох гэдэг байна да. Мөн хийвэл хийсэн шигээ үлдүүлсэн шиг үлдээ. Чи ментали хувьд, сэтгэл санааны хувьд, оюун ухааны хувьд, spiritual хувьд үнэхээр тайвширсан үед чинь баггүй юу. Тэгээ тайвширсан үед чинь чи анзаарч ирсэн ингээд нэг энэ бол fuck амар чухал шалгалт гэх бүр толтлааны бэлдээд наадаг та. Яг ингээд шалгалтаа өнгөд жижи болоод наачдаг те. Тэгсэн нэх амар тоогоогүй юм дээр ингээд шалгалтын нөгөө нас тэнцээд наачдаг ч юм уу те. Энэ шалтгаан юу гэсэн үг вэ шүү дээ те. Ингээд нэг ингэж дуртуулж үзэх байж. Энэ бол чи. Энэ орой дээр байгаа ингээд нэг баалаа болохоор нэг чиний бодож байгаа юм чинь. Чи нөгөө нэг pedestal буюу орой дээр тавьсан байгаа байхгүй юу? Энерги хувьд. Constantly ингээд нэг тэр хүнийхэн талаар сагаа заагаад constantly ингээд тэр хүн яаж байгаа хийж байгаа гэж ингээд нэг pedestal буюу орой дээр тавьсан. Constantly бас ингээд нэг тэр da motherfucker гэж ингээд нэг юм ингээд байгаа л заяа. Da motherfucker намайг өвтгсөн ш. Da motherfucker гэдэг ч юм те. Disco бол ингээд би da motherfucker-тай боцмаар whatever the fucking case. Үргэлж ингээд constantly чи энерги тэр хүндээ өгöd байгаа байхгүй юу? Энэ тэр энерги болоод ирэх гэсэн үг л дээ. Би нэг амар гоё үг хэлдэг шүү дээ. Жишээлбэл хэрэв чи crash нармаа байвал crash болчих хэрэгтэй байхгүй шүү. Яа дийлэгдэх бол crash ингээд нэг бүтдэггүй. Яг л чи crash тэр ингээд нөгөө өндөрлөг дээр тавьсан те энерги өгöd гэдэг байхгүй юу. Тэгэхээр чиний хийж чадах хамгийн сайн ухаалаг үйлдэл чинь болохоор тайвшрах. Ямар ч үр дүнд хорогдохоо болох. Тэгэл бодвол тэрлээс болохгүй бол тэрлээс. Тэ танайхан ч одоо хамгийн оптимистик орч үзтээ. Тэгээ одоо шинэ сар гарч байгаа.
Тэр нь болохоор номын ордон дээр ингээд нэг гарч ирж байгаа. Тэгээ номын ордны шинэ сар Blue Moon гэлүүдээ яалаа. Энэ 28-наас 30-ны хооронд гэсэн байхаа би буруу санааг бол. Энэ дээр юу ингээд нөгөө бид нар дээр ингээд мэдрэгдэж байгаа вэ гэвэл бид нар яг ийм одоо яг юу хүсэж байгаагаа одоо нөгөө нэгэн илрүүлэх цаг гарч ирж байгаа байхгүй. Би яг юу хүсэж байна? Би энэ харилцаанаас үнэхээр явахыг хүсэж исэн байна уу, үлдэхийг хүсэж исэн байна уу? Би инхийг хүсэж исэн байна уу, тэхийг хүсэж исэн байна уу гэдэг энэ хүслээ ингээд нөгөө нээж олох цаг байгаа даа байхгүй юу? Яагаад энэ ингээд нөгөө чухал сар вэ гэвэл бид нэр яг үүндээ заримдаа хитрхи delusional буюу одоо нөгөө ургуулж бодсноос болоод яг юу хүсээд хаашаа тэмүүлээд урагшаа явж байгаа гэдээ мартцсан байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ сарыг ингээд ашиглаад одоо өнөөдрөөс хол 2 өдрийн хугацаанд шүү дээ тий. Би яг юу хүсэж ийн гэдгээ ингээд аягуулсаа ингээд нухацтай бодоод тэгээд явчвал зүгээр юм шиг. Тэгэхгүй бол ингээд чи буруу зүйл руугаас ингээд нөгөө энерги зарцуулаад байсан чи мэдээ хэн мэдхийн тийм үстэй. Alright. Нөгөөний чинь яг feeling болон цаад зорилгыг ингээд харцгаая. Шахата хашийн feeling болон цаад ингээд харцгаая. That's what I thought. Oh, Tower. Yeah. Хэрвээ явж тэ тойрын донд үүссэн байгаа beef заяа. Нөгөө үнд чи стил ингээд нэг нөлөөлөд байгаа хаа. Стилаас ингээд нэг битээр ингээд нэг юм одоо хоёр талдаа ингээд нэг тээцэн байгаа уурнууд ч юм уу ингээд нэг ингэсэн байгаа юмнууд байгаа шүү дээ. Стил нөгөө чи ингээд carried ч байгаа гэж бодож байвал. Yep. Дөө чинь ч гэсэн чамайг тэгэж бодож байна. Амар сонирхолтой байдаг байхгүй. Жишээлбэл Temperance болохоор ингээд нэг энэ зургийг нэг харах юм бол ингээд сарнаас нарлаа, нарнаас сарлаа байгаад ингээд нэг баланс байгаад байгаа зү тэ хоёр талдаа ингээд нэг хоёрын аяг шиг ер нь бол ингээд нэг хэвгүй юу. Хамгийн нийттэй нь шүү дээ нөгөө ч харин чамайг тэгэж бодоод байгаа хэвгүй юу. Тэгсээ чи болохоор нөгөө нэг тэгэж бодоод байна да. Тэгэхээр та хоёр ингээд нэгэнтэйгээ яг адилхан бодоод байна гэсэн үг л дээ. Тэгвэл амар сонирхолтой нь шүү дээ. Нөгөө ч болохоор ингээд нэг яг чамтай ингээд нэг conversation үүсгэх үстэй байхгүй боол хэлт ингээд гарч ирсэн заяа. Гэхдээ нэг амар нэг юм гүнзгий deep map биш ээ зүгээр hi. Юу вэ? Амьдрал хэрэг. Ганцаа кофе whatever den fucking guess ингээд нэг юм яг чамаа ингээд амьдрал чи ингээд хэрэг гэдэг ингээд check in хийх үсэж байхгүй. Өмнөх өдөр дээр ч гэсэн чинийх дээрээс тийм байсан шүү дээ. Тэгвэл хамгийн инээдтэй шүү дээ. Хоёр талдаа хоёулаа за энэ арай бэлэн биш байгаа. Энэ арай бэлэн биш байгаа. Би бол бэлэн. Энэ бэлэн биш байгаа гэж. 9-ийн саваа гарч ирсэн. Юу гэвэл шүү дээ чамаа гарда болохыг хүлээгээд байгаа байхгүй юу. Чи одоо нөгөө нэг бол амар ингээд defense type харагдаад байгаа байхгүй тий. Тэгээ гүччингүүд шууд тас идэл ингээд шанаадаг ч юм уу яадаг ч юм аа тий. Тэгээ нөгөө чи ингээд за энэ мэдрэл мотон амч жоох ингээд мэдрэл мон дуусгах ингээд хүлээ гэж боддог ч юм уу яадаг ч юм аа тий. Яг тиймэрхүү. Нөгөө талаас шүү дээ тий ингээд нэг яг та хоёр ингээд нэгээ талдаад байна гэсэн шүү дээ. Чандараас нөгөө mermaid үзэр дээр дөрвийн аяг гарч ирснээр энэ харж байна. Энэ аягнууд л харьцуулбал хажуудаа гоё ингээ аяг буюу боломжоо ингээ харахгүй байгааз. Юу гэж ойлгох вэ гэвэл яг та хоёр яг нэгээ яг толдоод байна гэсэн үг. Толдоод байна. Тэгэхээр ингэж ойлгож болж байна заяа. Чи нөгөө хүнийгээ юу бодоод яагаад ийгээд байгаа мэдхийг хүсч ивэл заяа. Цаад зорилгыг үнэхээр бас ингээ мэдхийг хүсч ивэл заяа. Чи зүгээр өөрөө юу нь юу болоод байгаа өөрөөсөө асууж заяа. Нөгөө чи яг чантай адилхан бодож байгааг ойлгочих болно ш. Одоогийн байдлаар болохоор ямар ч юм бол харагдсангүй үйлдэлийн хүзэр байхгүй байна. Зүгээр чимээгөө тэгээ ингээд нөгөө баага хичээнд орсон нэг юм сайхан унтчаад гэл. Тэгээ ингээд нөгөө сууж ийн. Тэгээ нэг beef мифэ ингээд нэг аятайхан шиг ингээд нөгөө дуусгах юмсан да. Одоо дуусахгүй бол одоо GG гэдэг ч юм аа. Тэргүй л байдалтай байгаа байхгүй. Нэх амар ингэж юм бол алга. Тэгээд харцгаая л да. Баатар аяг доошо 5-ын ингээд нэг зоос дээшээ 10 аягтай хамт байгаа байхгүй юу.
Яа, яг л ингээл нөгөө нэг өдөр алга өөр нэр гэдэг шиг л байна л да. Одоо шил нэг өдөр л ингээл за битээр өстой чиг бүр янзын ингээд нөгөө гоё ингээл Empire бүтэн янзын гоё гэр бүлээ ингээд нөгөө авч явна whatever the fuck ингээд school янзын гоё ингээд нөгөө ирэх нь гэдэг чинь нөгөө өдөр нь болгоо та авгаа минь чадахгүй гадахгүй гэдэг ч юм уу те ингээд нөгөө нэг юм дээшээ доошоо ингээд байгаад байна да. Энийг ингэж ойлгол яаж вэ? Одоо ч угаасаа fuck ихрийн ордохгүй юу? Ихрийн ордны үйлрэл эхэлсэн. Тийм болооч тэр угаасаа хүм болгоо ингээд нэг яг ингээд нэг юм өдөрт ингээд мууд нь 20 удаа солигдоод байгаа байхгүй юу? Нэг өдөр л өглөө ингээд босоол ингээд нэг те би чамайгаа амар сайн санагснаа ингээд цагийн дараа за болцлоо тэгснэ цагийн дараа за шаашаа яг нэг угаасаа юм байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ихрийн орд биднэрт юуг ойлгох гад байдаг вэ гэвэл заримдаа бид нар ингээд нэг хит ингээд нэг гүнзгийрүүлэн бодох, ургуулan бодох шаардлага байхгүй. Зүгээр энэ үндэ амьдрч амар инээдтэй шүү дээ. Ингээд чи ингээд за энэст бүр амар хэцүү асуудал стожик бид давшгүй гэж ингээд бодож ивэл ихрийн орд нийссэн чам юу өгдөг гэж. Гэхдээ наа чи амар амархан асуудал шүү. Наа чи бүр юу гэж болоогүй зүгээр л тийм нэрнгэс л тийм байдаг. Бас нөгөө counterpart нь юу вэ гэвэл заримдаа бид нар ямар ч асуудалгүй гэж бодож ирсэн зүйл нь яг үүндээ хамгийн том асуудалтай байсан байна гэдэг ихрийн орд биднэрт ингээд нэг үзүүлдэг байхгүй юу. Тэгэхээр ингээд хүн чинь ингээд нэг хүн болгол одоо угаасаа нэг юм гэсэн ингээд нэг галзуу солиотой мэддэхгүй нэг тиймэрхүү мүүдтэй байгаа нь үнэн заяа. Гэтэ энийг ухаалгаар ашиглах хамгийн том ингээд нэг арга нь юу вэ гэвэл чи нээлттэй байх хэрэгтэй байхгүй юу. Шин санаа, шин ингээд юмнууд бүгдэнд нь нээлттэй байх хэрэгтэй. Галзуу бодлоод байна уу те. Гинтл ингээд тархин чи бодсноо ер нь ингэчүү зүгээр юм шиг үйл юм шууд хийх хэрэгтэй. Яг бол ихрийн орд бидэрт энийг ингээд нэг бэлгэлдэг байхгүй юу. Яг үнэхээр ингээд нэг юм unexpected шийдвэрүүд ч юм уу те ингээд нэг за энэ ч бараг бүтгэх байх та гэтээ нэг орлоод үзсэн өсч болдоод наачдаг ч юм уу те. За энэ ч бүтгэх байх та гэсэн чинь болдгоо ч юм уу те. Тэгээ тиймээс ингээд зүгээр fucking нээлттэй бай. Юу ч ингээд болсон бай. Тэ? Тийм байна. За зөвлөгөөг нь авч өгнө. Аль үзрээр авах вэ? За энийг авчих. Оба. Жон. Дин. Та. Окей. Tower хүзрийн дараа Star үзэр өгдөг байхгүй. Бодож үзье. Заримдаа бидний амьдрал гинтийн байдлаар unexpected өөрчлөлтүүд, хэрүүлүүд, уналтууд, нуралтууд, хошногдуулалтууд угаасаа гарч ирдэг. Tower хүзрийн англи тайлбар нь болохоор шүү дээ always expect the unexpected гэсэн үг гэдэг байхгүй юу. Үргэлж гинтийн зүйлийг ирнэ гэдгийг бас ингээд нэг expect хийсэн байх, хүлээлт үүсгэсэн байх хэрэгтэй хаа. Энэ гинтийн өөрчлөлтүүд, гинтийн хошногдуул, гинтийн ингээд над үмийн самуу ингээд фагийн хэрүүл идэр чи юуг үүсгдэг гэж хаанаас нь Star хүзэр буюу итгэл найдрыг бэлэгддэг байхгүй. Чи бодоод үз. Бидний амьдралд ер нь гэхдээ заримдаа ингээд уналт ингээд байсан зүгээрд ч тийм заримдаа ингээд хоорондын ингээд маргаан ч юм уу хоорондын ингээд тустаас ингээд нэг асуудлууд яг үндэ биднэрт яг юу болохгүй байгааг тэгээ тэрийг яаж засах вэ гэдгийг аягүй сайн илэрхийлж өгдөг л байхгүй юу да. Тэгээд тэрнийхэн төлөө ингээд за амьдралаа босгоод явна да гэдэг ч юм уу яг тэрхүү ингээд байх хэрэгтэй байдیں۔ Заримдаа бид нар бас ингээд юу гэх гинтийн байдлаар хэрэлдээд ингээд салж ийц ч юм уу ингээд маш аваа минь гэж бас ингээд actually энэ харилцаач амар дайггүй байсан байна гэдэг ч юм уу эсвэл нэг мухаарл ингээд хүн ч бас ирдэг байхгүй юу. Тэгэхгүй ингээд чи бодоод үзье. Хэрвээ чи ингээд гэдэг хүнтэй ингээд байж агаад тэгээд тэндээ ингээд байнга ингэж өөрийнхөө сэтгэлийг зориулд ингээд нэг 8 ингээд өгөөд ингээд байж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө чи ингээд юу ч ингээд бодсон байхгүй. Энэ угаасаа миний хажууд байж лээ тийм тэгээд энэ надаас хаалтны. Тэгвэл чи you know what маш өстаа ингээд шууд ингээд холдчихоо зтэй. Тэгээ нөгөө төчгөнд ойлгох шүү дээ. Yes та. Наалцсан нэг цуваа нөмөрнө гэдэг шиг заримдаа бидний амьдралд яг universe заяа. Би энүүгээр штэ чи тэрнээс илүү тэр чинээс доошоо гэж юус огт хэлээгүй шүү. Яг ингээд хүн болгон адилхан.
заримдаа universe биднэрт tower буюу наад ингээд нэг fucking chaos-ыг өгдөг нь яг юутай байснаа ухаараа онжго минь гэж ингээд хэлдэг байхгүй юу. Юутай байснаа ухаарсан бол онжго минь одоо наадхаа шинээр зас. Шинээр барь гэсэн утгаар стар ингээ хойноос нь гарч ирдэг байхгүй юу. Энэ чиний барьсан бүтээсэн бүх юмнууд ч ингээд нурсан цагт тэгэд чи суурай цэвэрлэлээ. Тэгээ нэг суурай цэвэрлээл шалаа сайхан шүрдээл. Тэгээд гой ингээд байшингаа барьчих хэрэгтэй байхгүй юу. Ойлгож байна уу? Хаана яв дэшээ 6 гэл дэшээ 10-ын 80 доошоо 9-ийн сав. Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл заримдаа сохорсон бис завсан. Харилцаа ингээд нэг жиж болоход яа сохорсон бис завсан байдаг шүү. Тэгээд ингээд бодох хэрэгтэй байхгүй. Би үнэхээр яг энэ харилцааг буцаж ингээд нэг сэргээхэд үнэхээр надад word гэдгийг асуух хэрэгтэй. Үнэхээр надад хэрэгтэй юу? Үнэхээр надад ашигтай юу гэдэг ч юм уу те. Яагаад вэ гэвэл ч бид нар ингээд нэг процесс донд ингээд явж байхдаа одоо ингээд харилцаан донд ингээд байж байхдаа зөв буруугаар ер нь сайн ялгадаггүй байхгүй юу? Процесс донд явж байгаа юм чинь. Чи бодоод үсттэй ингээд чи ингээд нэг секс хийж байхдаа тэр хүнээс сална гэж бодож чадахгүй сонирм үсттэй те бас зарим хүмүүс чаддаг юм байл л те. Тэгээ ингээд заримдаа бид нар ингээд нэг процесс донд ингээд явж байхдаа энэ харилцаа дүгнж чаддгүй. Гэтэ гинтийн байдлаар ингээд нэг fucked up ингээд нэг хэрүүлүүд ингээд болоод ингээд нэг хоёр талдаа байж явах хугацаанд shit ийм байсан байж гэдгийг ойлгох хамгийн зөв хугацаадаг. Тэгэхээр яг энэ үе дээр ингээд нэг чи хийж чадах хамгийн ухаалаг бодлын шийдвэр чи юу вэ гэвэл энэ харилцааг үргэлжлүүлэхэд үнэхээр надад хэрэгтэй юу? Үнэхээр миний word ингээд байх уу? Байна гэж бодож ил давай let's go. Let's build. Барчил та аваа минь гэлтэй. Word биш ээ гэж бодож байвал заяа. Энэ харилцааг дуусгах зөв цаг гэж бодож байна уу? Absolutely зөв цаг байна. Окей. Тиймээс яг энэ ингээд нэг жоохон retreat хийсэн ингээ хугацаа одоо авахгүй хойшилсан. Тэгээ энийг сайн ашиглах бах. Тэгээд миний мэдээллийг аваад чи яаны юу чиний хичээлийн асуудал баг цаг болсон шүү дээ. За cheers. Bye.